Чөтгөр шулмын тухай Эрдэнэ судар бичигт. 90 зууны асар хурдцтай хөгжлийн өнөө үед хүмүүс бид хэтэрхий зоригтой болж бурхан тэнгэр богж төрөөс жайхаа болжээ. Юун тэр деважин тамийн орон нүдэнд үзэгддэггүй, гарт баригддаггүй бүгдийг худлаа гин. Ингэснээр бид бодит амьдралаас арай хөндөрч гисэн ч юм шиг. Бид бүгдийг хорлцох санаатай үе олон сүнс сүүдэр биднийг тойроод нисэн эргэлдэж байна гэвэл та итгэхгүй. Тэгвэл яг одоо таны хажууд зэтгэр сууж байна гэвэл мэдээж таны инээд хүрч байгаа үстэй. Гэтэл хүний соёлыг авч өөрийн соёлоо гээгээгүй баруун Европын орнуудад та бидний инээдийг хүргэж байгаа энэ зүйл шинжлэх ухааны хэмжээнд хүртэл өгч гисэн демонолог өгчлвээс чөтгөр судлал гэдэг нэртэй чөтгөртэй холбоотой бүх ил асуудлыг гарал үүсэл, хор хөнөөл, мөн чанар, түүнээс сэргийлэх аргууд зэрэг багтдаг байна. Эрт дээр үед ялангуяа дундад зууны үед чөтгөртэй холбоотой үе олон ном зохиол хэвлэндэн гарч байжээ. Эдгээр номыг гол төлөв шашны газрууд сүм хийд ивэдэг байв. Ингээд Эртний судар өчигт ад сэтгэрийн тухай юу гэж бичсэн байдгийг толилуулъя. Чөтгөрүүд өөрийн гэсэн нийгэм, соёл иргэншилтэй тэдний их хааныг диавол гэх агаад энэхүү нийгмийг бүтээгч зохион байгуулагч нь юм. Диавол 9 метр өндөр, мөн 9 метр урт сүлтэй. Тэрээр баруун зүүн талдаа тус бүр 3 далавчтай. Далавч бүр нь 18 метр урт. Диавол 6 шадар туслагтай. Сатан чөтгөрийн хаан. Вельзевул харанхуйн хаан. Люцифер хойд ертөнцийн хаан. Асмодей устган сөнөөгч хаан. Ваал чөтгөрийн цэргийн ерөнхий захирагч. Адомелех тамийн орны ерөнхий захирагч. Харанхуй ертөнцид маш олон сүнс бий. Тэднийг 136 гол сүнс захирдаг бөгөөд хүнд муу санаад төрүүлж цаг агарыг муудахдаг. Сүнс дотроо хамгийн хүчтэйд нь атаачтөө, хорон санаа, атаархлын сүнсүүд тооцогддог нь нэгийг хэлнэ. Тэднээс ганд нь сүнсэнцэр гэж бас бий. Үе түмэн сүнсэнцрийг 666 шилмэл сүнсэнцэр захирч хүн төрлөختнийг өвчин зовлонд унгаадаг. Чөтгөрүүд өөрийн гэсэн засаг захиргаатай. Тойргийн чөтгөр 6 сүргийг 3,000 чөтгөр, бүлгийн чөтгөр 1 сүргийг 500 чөтгөр толгойлно. Энгийн чөтгөрүүд агууд амьдардаг бол цол хэрэгэмтэй нь орд харшид тансаглана. Чөтгөрийн цэрэг 13 хороо, 6 легионд хуваагдана. 3-аас 3.2 метрийн өндөртэй нь хоорондоо нэгдэнэ. Арай өндөр нь 3.2-оос 3.4 метр нь легион болно. Хороо бүр 1000 зэрэгтэй, легион бүр 666 зэрэгтэй. Хамгийн хүчтэйд нь 13 дугаар хороо, 6 дугаар легион тооцогдно. Тэд өөрийн одон шагналтай. Хамгийн том шагнал нь далавч. Энгэрийн одонгоос дээд нь 3 зэрэгтэй, хохимо толгой, түнчлэн онцгой гайваа байгуулсан. Аль болох олон хүн хорлсон гэсэн үг. Чөтгөрийг хэрэгэм тушаалаар шагнана. Зөрчил гаргасан чөтгөрийг шийтгдэг. Хамгийн хүнд шийтгэл бол амьдар нь арсыг нь өвчих болон сүлийг нь огтлох юм. Хүн бүр хурууныхаа хэгээр ялгардаг бол чөтгөрөөдөө эвэр туурааных нь хэгээр ялхна. Сатан мөн чөтгөрийн засгийн газрыг толгойлох бөгөөд 13 шадар сайдтай. Чөтгөрүүдийн үндсэн баяр нь Иван Купалагийн өдөр буюу 6 дугаар сарын 25-нд шилжчихшүүн. Энэ өдөр чөтгөрүүд хүний төрхөнд хувирч дэлхий дээр ирдэг гэдэг. Тэднийг газар руу ширтсэн харц улаан нүүр мушилдсан царайгаар нь таньжуулна. Диавол үхшгүй мөнх. Харин чөтгөрүүд 300, зэтгэрүүд 2000 наслана. Үхсэн чөтгөрийг оршуулдаггүй. Тэд нас бармагц тэр даруйда жижигхэн чулуу эсвэл атга элс болон хувирдаг. Аимшигын кинон дээр ад зэтгэр үхэхээр элс шороо болдог нь ийм учиртай. Ад зэтгэрүүдийн сүүлний урт бие өндөртөөгөө яг тэнцдэг. Тэдний бие үсрэхэг бөгөөд толгой дээрээ эвэртэй байдаг. Энэхүү эвэр нь нэг ёсны антенн болоход түүгээрээ альва мэдээллийг авдаг. Зэтгэрийн биеийн халуун хүний биеийн халуунаас хамаагүй бага байдаг учраас орсууд халуун ууранд орж тэднийг үргээх дуртай. Энэ бүхнийг уншихад утгагүй инээдэмтэй санагдаж болно. Гэвч үүнийг үл харгалзан цааш өгүүлье. Украины нэрт домч Александр Петрович Аксенов Илвчин шулмууд домчийн нүдээр номондоо ийм бичсэн байдаг. Миний хувьд хамгийн таатай жил бол 1992 он юм.
Энэ жил диаволын баруун гар Чөтгөрийн хаан Сатанаг устгасан. Дараачийн 1993 онд диаволын хайртай охин Ач хоёрыг мөн хөнөөжээ. 1994 оны 11-р сард диаволд ээлжит цохилт өгөв. Тамийн галыг хариуцдаг Константин цэтгэр алгагджээ. Удам дамждаг энэхүү алдан тушаалаа тэрээр амьдтаа том хүүтэй шилжүүлж чадаагүй. Тамдаа энэ нь нэлээд том алдан тушаалд тооцогдох бөгөөд манайхаар бол армийн генералтай дүүн. Моёр намайг хорлох гэж их оролдсон боловч амжилтанд хүрээгүй. Үүндээ тэд их уурсдаг. Аргаа барахаар тэд Сашка чамайг хэн хамгаалтыг мэдхүү гэж асуудаг юм. Би хариудна. Мэддэгч, хардагч гэж хэлэхээр тэд хумгүй зогтдог. Би үнэн сэтгэлээсээ бурхны сургаалыг дагдаг тул зэтгэр намайг дийлдэггүй гэжээ.